За ингээд өөрийнхөө бодлоо охинтой болцох юмар. Гоё. Аюу тийм сэтгэлд чинь юу вэ нөө? Таатай байна уу? Гэт яг нөгөө өөрийнхөө тий дуртай бодолтой гэх юм аа. Өдөөс хараад. Цэвэрхэн. Олоо чи ер нь Валентины баярыг яаж тэмдэглэдэг гэсэн? Анх бол их л романтик тэмдэглэдэг гэсэн тий. Анх бол эхний тэмдэглэлт бол амар гоё байсан шүү дээ. Тэгэл тэрнээс хойш тий хүүхд яг маргааш нь төрөө тий. Анх бид хоёрын Валентины баяраар би хоскод ингээд хоско гэжсэн тий. Хоско биш хосоо 2 4 7 хосоо 2 4 7 гэжсэн. Шоколад хайлуулж гэсэн. Бэлгэлж илаа. Хамгийн сайн одоо хүртэл байгаа тий. Хамгийн анхны Валентинаар төрөвч хэлгэлжсэн сайн дээ. Одоо хүртэл хэрэгэлдэг тий. Тий. Одоо хүртэл амар хайртай тий тэрэндээ. Одоо хүртэл гоё хэрэгэлдэг шүү дээ. Бараг л цорхож байгаа да. Тэр цоорсон ч хэрэгэлнэ. Завсраар нь алтан гойж авчих. Төрөвчний дотор чи юу идэг лээ? Нэмгүтлөө. Нэгээл шууд жирийн зураг. Хоёул нэг нөө хөрхэн зураг гэдэг шүү дээ. Ийм л романтик хүн байдаг юм да манай нөхөр гэж. За тэгэхэд ширээ зассан. Таалагдж байна хараа. Таалагдж байна. Эндээс нөгөө хормын хадрыг харсан ч гэсэн амар гоё байна. Гоё гоо дурсамжтай байгаас таа. Нөгөө хормоо хийгээд тэгээ хормын өдрийн айгүй гоё байна. Яг нөгөө кинон дээр гардаг шиг байна гэж бодсон чинь өгөн билээ те. Бүр ингээд ингэсээр 20 дуусчдаг юм билээ те. Маш удаан болсон мөртлөө битэрүүд амар хурдан болц те. Битэрүүд нэг 30 40 минутын тий. За нэг цагийн үйл ажиллагаа юм шиг тий. Тэгсэн мөртлөө хүмүүст л амар гоё хаппи яагаад тий. Тэр өөрсдөө бүр гүгээд гэсэн тий. Яг чамайг хөтлөөл ёо зал руугаа орж исэн нэг мэдсэн чи хүмүүст харж исэн. Яг тэгжил санаанд өгдөг тий. Тэгээ одоо ингээ харахад зураг л үлддэг юм байна. Би ажил хормоор ямар ч тарган биз тий. Тэгчээ би чамд нэг юм хормын бодолт юм байна. Өсмөсөж чи ингээд наач маалаа. За нэг талхад. Хайртай шүү. Хайртай шүү. Валентины өдрийг яагаад тэмдэглэдэг байсан мэт хөө? Мэдгүй. Би бас мэдгүй. Жам мэдчихвэл мэдчих авах гэсэн. Хотлоор. Тэгэхээр битэрийн үед бол Валентины баяр манай хөө 2 сарын 15-нд төрчихсэн байхгүй. Тэгээд битэрийн үед бол хүү төрсэн цагаас хэлж битэрийн үед Валентин гэдэг өдөр байхаа байлцсан тий. Тэгээ. Одоо тэгтээ энэ жилээс тэмдэглэе тий гоё. Тий. Энэ жилээс тэмдэглэе. Яг одооноос эхлээд одоо хөөж том боллоо тий бас хоёулахнаа тэмдэглээ тий. Хүүгээ нэг өдөр анжаагаад. Тэгээд сайхан тэмдэглэж ий тийм ээ. Тэр чи хамгийн анх манай эмоц продакшн Бортын бригад гэж хийдэг байхгүй юу. Тэрний яадаг гэхээр Улаанбаатар хотоос хөдлөөд Зүүн аймагуудаар яваад тэгээ шууд Улаанбаатараар дайраад гэртээ орохгүйгээр шууд Улаанбаатараар дайраад Баруун аймагуудаар яваад ирдэг юм Бортын бригад жилдээ нэг удаа хийдэг байхгүй. Тэгээд Хоскогийн компани тэгэхэд манай эмоц ивент тэгч компаниар яваад тэгээ Хоско болохоор тэр компанийн менежер нагаад би болохоор эмоц продакшны жүжигчин байгаад тэгээд би тэр хамт ижсэн тий. Тэгж гой танилцчихсан тий. Тэр нөгөө анх уулзаал танилцаал ингээл би тэр компани тэр менежер гээл угаасаа биднийг ингээл тиймэрхүү газар за гээл. Тэгээ би нөгөө хамтлагаасаа ганцаархнаас сингл байсан. Тэгээд манай төөд ах намайг нэг өдөр тутал. Чэри энэ хосоо гэж ихтэй ичгөө заллаа байна. Бид нар чинь айгүй урт хугацаанд хамт явчихж байгаа шүү дээ. Тэгээд дандаа буудалд ингээл байрлал ингээл явчихна. Тэгэн гут чинь нөгөө урд урдны ингээд хамт явж исэн хүмүүс ерөөсөө манай туудах тийм сэтгэл төрүүлээг байгаа байхгүй. Тэгээ хосгоч айгүй юм ажилсаг өөрийнхөө ажлыг яс хийчихэл шууд манай эмоцийн ажил руу орж ийл тайз мад зөөлцөөл заримдаа плед мэлгээ таслаа заяа бүр яг эмоцийн ажилтны шиг явдагс байхгүй. Тэгэл харсан чи ингээл нэрээ ингээл харсан ингээл ажиллаад ичсэн чи айгүй тийм ажилсаг. Тэгээ ажилсгаас гадна эмэгтэй хүнтэй ингээд айгүй гоё харцдаг. Тэр нь одоо ингээд манай Хоског яг аавынхан цаана юм бэлээ л дээ. Эмэгтэй хүнтэй айгүй гоё ингээ хүндэлж эмэгтэй хүнийг айгүй халамжилдаг. Тэр хүн таньдаг хүн байна уу, таньдгүй хүн байна уу ерөөсөө хамаагүй. Яг л эмэгтэй хүн гэж юудаг. Тэгэл миний хөө явж ил та. Миний хөө. За тийш гараа за. Bye. Нэгүү bye.
За бидний байлинти яг л ийм болсон. За Аюугаа тэмдэглэдэг байж байгаа л нэг орж ирлээ. сайхан түүх ярьж өгсөн Жэридээ баярлалаа. Тэгж бид хоёр анх танилцж ирсэн юм аа. Хосоогийн үед бол яаж ирнэл харсч ирсэн. Анх харин чамайг харал амар хөөрхөнтэй игдүүтэй ингээл 10 жилийн хүүхэд юм шиг том хүн юм шиг жоохон хүүхэд юм шиг нэг хөөрхөн игдүүтэй ингээл тайзан дээр харах бол ингээл хөөрхөн харагдал. Игдүүтэй миний ярьж нүдэндээ амар дулаахан шүү дээ. Гоё алаг нүдтэй миний ярьж. Тэгэл ямар хөөрхөн охин бэ гэж дотроо бодоод шохорхол. Тэгэл жан. Харин хосоо яг навааг тэгж харсан амар мэдэгддэм а. Ерөөсөө ингээд ихэндээ ингээл өөрийнхөө ажлыг хийдэг байсан байж байгаа л сүлд ингээл эмоцийн ажлыг багаар хийдэг болоо тайз мэз өг. Тэснэ сүлд яг миний нэг яг ганцаараа нөгөө хариггагчтай ингээ гарч ид гоцолдог номер гэх юм уу дуу гэх юм уу нэг тийм байдаг. Тэгсэн чинь хосоо бүр тэрэн дээр ингээ хараа зогсчдаг. Сүүлдээ бүр ингээл аймгууд ингээл холдох тусам бүр ингээл хараад бүр ингэдэг болсон. Бүр нэг өдөр харсан чинь бүр ингэсэн бүр тайзны доор ингэсэн байжээс тэгэл бүр энэ цэцлэж яагаад байна. Тэр юу гүчлээ шүү гээл. Тэр бариад ингээд дуусахад бол бид зүгээр л найзууд те. Аскомско гээл зүгээр найзууд байж байгаа хотод ирээд тэгээд би биенийхээ утасны дугаарыг аваа. Тэгээд мессежлдэг болоод тэгээд уулздаг болоод те. Тэгээ болцдог болсон юм да. Тэгэл нэг үнэ харсан юм да. Тэгж битэр танилцсан мэт юм аа. Скогийн хамгийн анх энэ ямар сонин зам бэ гэж ажиглаж исэн юм болохоор Оско амар удаан байхгүй юу? Удаан юм шиг санагддаг гэсэн надад. Жишээл би шийдвэр гаргах дээр за харин хойлоо яах вэ гэлтгэн гот би болохоор өөрөө амар хурдан хүн байхгүй. Тус тас тэгээ ингээ гэж шууд ингээ тэр нь болохоор ингээ буруу шийдвэрүүд бас гаргах магадлал айгүй өндөртэй зөв шийдвэр гаргах магадлал өндөртэй тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөр болдог. Тэнгууд Хоско айгүй удаан бодоод ерөөсө буруу шийдвэр гаргадаггүй. Тэгээ одоо бид нөгөө хамтарч амьдрангуудаа би Хосгогийн яг энэ зам руу ингэж уусаж ороод эхэндээ бол надад айгүй сонь санагдаад би ч өөрөө ингээ айгүй хурдан хүнд тийг ямар сонин удаан жишээлбэл хоол идэхдээ айгүй удаан иддэг юм шиг санагддаг гэсэн байхгүй. Тэгсэн чинь одоо бол надад Хосго ингээл амар сайн тайлбарлал тий. Хүн ингээд хоол идэхдээ бол маш сайн ажиллаж маш сайн идэж хүн ирүүлээдэг гэх. Тиймэрхүү юмуд хэлэн гоо нэрэл тэгстэй байна гэл. Яг тиймэрхүү зан чанарууд нь ингээд битэрийн юм эрс байж хагаад нийлээд одоо бол яг надад бол тийм амар удаан юм шиг санагддаг шүү дээ. Гэхдээ тийм хэцүү юм байдаггүй шүү дээ. Би ч нэ өөрөө тэгэл өөрөө ингээл аюун 50 сайн бодчихдог учраас нэг тийм хэцүү юм санагддаг юм л байдаг шүү дээ. Яг нэг хүн шиг ер нь бодол санаатай болчих юм бол баг хэрүүл гарахгүй байдаг юм шиг санагддаг тий. Өөрөөрөө байлгах гэдэг өөрөө ямар байснараа тэг нөгөө хүнээ байлгах гэдэг. Тэгээ тэрнээс болж гэр бүлийн асуудал хэрүүлмээр л гардаг тий. Тэгэл гэр бүлийн асуудал хөндрөл муухай тий. Ихэнд бол гоё сайн ярилцчих хэвээр тийм үү? Тэгээ манай гэр өөрөө сайн ярилцах. Би сайн ярьдаг тий. Амар сайн ярьдаг. Битээр бол амар сайн, ер нь л амар нээлттэй ярилцдаг. Гэтэ чи хаяа ингээд дуугаа ороод уралцдаг тий. Би нь амар дуугаа ороод уралдаг байх гэхээр өөр их нэг буруу иддэг ч дээ. Тэг би ингээд тайлбарлаад тий. Ингээд чи ийм учиртай гэдэг ингээд тэнгуут нэг эмхтэн хүний нэг бууж өгдөг тийм нэг шадрон зан хөдлөд ингээд гидээчдэг байхгүй. Чи дуугаа ороодсон. Тий. Хаяад гэжтэй нэр. Би боожохгүй миний л зүг байх хэрэгтэй. Гөрийгээд тийм асуудал гардаг те. Гоё өгдөг тэгэхээр тэгж байгаа за чиний зүг гэхээр аим гоё болтой байх. Тэрхэл тавираал ёо би тэгтээ нөгөө нэг ёо штэ. Чиний зүгээ хэлчихэн гоо шууд за тийм билгүй дээ гэж үзэн штэ гэж байгаа аахгүй штэ. Ахгүй те. Тийм аа зү гэж дахиад гөрийгээл. Тэр чи одоо ингээд үерхэд гэрлээд 5 жил болж чинь тий амар хурдан ер нь бол сүх гэл өнгөрч тий дээрийн 5 жил болоод 2 жил одоо энэ жил 3 дахь жил боллоо шүү дээ.
За тэгээ өнөөдрийн дээр юм болцоо энэ хүрээд өндөрлөх чинь. Камерны яг юу ч болж магадгүй. Энэ хүрээд камера унтраах чинь. Тэрнээс цааш их ноц гоё юм болно. Тэрнээс цаашаа. За тэгээд хосуудтай хандаж хэлэхэд бол битээр бол одоо нэг тийм амар одоо юу гэдгийг олон жил танилал гэж хэлэхгүй байх л та. Тэгтэл ямар ч хэлээсээ амьдэрсэн 5 жилийнхаа туршлагыг харахад бол хоорондоо маш гоё ярилцж байгаарэ. Нэгээ гоё баярлуулж байгаарэ. Баярлуулна гэхээр заавал нэг амар том өөртөө ингээ хийж чадахгүй юмнууд ингээл хүмүүс нуруундаа хаваал тэрэндээ амар стресстэй л те нөгөө нэ баярлуулах гал айгүй хэцүү байгаад идэм шиг харагдаад идэв ер нь хосууд харин тийхгүй ингээл жижигхэн юм дээр те жишээлбэл эхнэр чинь өнөөдөр ингээл ядарч байхад одоо ингээл зочин хүлээж авахад эхнэр чинь ингээл амар ядардаг шүү те тэгэхээр шууд ингээл нэг хөлөө амраачаал гараад ирэхэд нөхөр нь аяа тавыг угаацсан байхад эмхтэй амар тиймэрхүү жижигхэн юм дээр нь дандаа баярлдаг. Ер нь нөхөр чинь ингээл нэг өдөр гараад за найз нь харин ингээл найзтайгаас жоохон сууя гэнэ. Окей миний хайр сайхан сууж байгаа дэрээрээ гэл сэтгэлийн ингээд тайван байлгаад ингээд ард нь үлдэхэд эрэхтэй өн бас айгүй гоё баярлдаг гिचшээний амьдралын юм гоё аз жаргалтай юмнууд дээр хүмүүсийн юм нандан холбоо айгүй бат бих болж өгдөг юм шиг санагддгийн бид хоёроо. Хаяа гоё болзоонд явж байгаарэ. Тэ бас. Тэ. Тийм. Хоёулахны зайд гоё кино үзчихдэг тэ. Нэг орхиж байгаа. Тэ. Тиймэрхүү. Тэгээд эцэст нь хэлэхэд хосуудтай гоё аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. Бүх зүйлийг хайртай байцгаагаарэ. Давж туулдаг хайр хамгийн гоё агууд юм шүү. Тэгээд гигийн Валентины баярын минь хүргэе.